Салхины гаралтай болон цөлийн ирлэв. Салхины үлээлт ба хоримтлуулах үйл ажиллагаа нь хотгор хөдөлгөөний янз бүрийн хэлбэрийг үүсгэдэг. Үүнийг салхин гарлын ирлэв гэнэ. Мөн үлээлтийн хонхрууд их үүсэх ба том нь 15 м хүртэлгүй нь 1.5 км-ийн хөндлөн огтлолтой байдаг. Сэвсгэр хурдсыг хийсгэн зөөх салхины үйл ажиллагааг дефляц гэдэг. Салхинд тугдах явцдаа хурдас чулуулгууд газрын гадаргыг үрж элэгдүүлэх явцыг салхины үрэлт буюу абраз гэдэг. Салхины үйл ажиллагаагаар үүсэн бүрлдэх нэг онцлог хурдас бол лиос буюу алтан хэмлэг хурдас юм. Одоогоор хуурай газрын 10%-ийг лиос бүрхэх ба Хойд Америкт Миссисипийн сав газар, Хятадын хойд хэсэг, Дундад Азийн цөлүүдэд их талбайг эзэлдэг. Цөл бол гандуу нутагт агаарын чиг хурд унтс баг, ургамлын бүрхөвч муу учир пиц хөгөрсөл илүү давмгайлдаг. Ирлэвийн хөлбөр бүрэлдэн тогтоход салхины үйл ажиллагаа голлон цөлийг газар зүүн хэв шинжээр нь чулуурхаг цөл, элсэн цөл, шаварлаг цөл гэж 3 ангилнаа. Чулуурхаг цөлийн гадаргад үндсэн тас чулуулаг ил гарсан буюу тэдгээрийн өвөрслийн бүтээгдэхүүн болох хэмэгтэс материалаар хучигдсан байдаг тул сайран цөл, хайрган цөл гэх мэтээр нэрлэдэг. Энд пиц хөгөрслийн улмаас илэгдэж үлдсэн өнчин уул, зүлгэгдэж мүлгэрсэн хад, цохио элбэг, мөөгөн хад, ширээд үлдэц, синжит хад зэрэг гадаргын хэлбэрүүд их тохиолдно. Элсэн цөл нь тропикийн бүслүүр болон сэрийн бүслүүрт их талбайг эзэлдэг. Элсэн цөлийг Африкт эрг, Арабид нефод, Дундад Азид куум гэж нэрлэнэ. Элсэн цөлд манхан элс, сэвхүүл элс, довцог элс зэрэг ирлэвийн хэлбэрүүд үүсдэг. Шавранцар цөл нь бусад цөлийн дунд алаг цог үүсдэг ба бага талбайг эзэлнэ. Шавранцар алтан хэмлэг шороо түүний нанган цэр чулуулагт бүрэлдэг энэ цөлийг такир, шал газар, шороо зэргээр нэрлэдэг.